За манайха юу байна? Ойрын хідэн оног галзуу хурд аватар хоёроор бүрэн амьсгаллаа. Галзуу хурд үзэж сэрэл аватар үзэж унцаар аваад 1 мэт 11 өнгөрчж. Энэ бичлэгийг бас ингэж удаасанд уушлаарай. Зөндөө олноор лайк тарсан байлээ. Бүгдд нь маш их баярлалаа. Айл ал киног нь үзээд олон жил болсон байсан болохоор нэлээд марчиж. Тэгээ ахиа үзэхэд бол шаал өөр байна. Галзуу хурд 5-аар уг нь бичлэг хийх гэсэн чинь даанч янз янзын асуудлаас болоод болсонгүй, бүтсэнгүй. Тэгэл үргэлжлүүлээд аватар үзээд Legend of Korra-г үзлээ. Ер нь Netflix-ийн live action их сайн болжээ гэсэн дүгнэлтэд л хүрлээ. Мэдээж авах гэх юм ихтэйгээс авах нь хамаагүй илүү гэх юм да. Соко Катара ан 3-таа бол ярих юм байхгүй. Аавгах Айро бол бүр үнэхээр зөв хүн болоод тоглолцсон. Нэг л танил царай байгаад байсан. Манай Кимс Конюнис л ах байсан байлээ л дээ. Галынхаа Озайн ориг цуурлаасаа арай жоохон өөрөөр дүрслэгдэгч ер нь кул хിവэрэ. Ямар ч тач ориг цуврал дээр байхгүй жижиг зохиолын өөрчлөлтүүд нь их гоё. Жишээ нь агаарын тусган яаж хядуулдаг вэ гэхсэг ориг цуврал дээр гардаг штэ. 20 ангийн 8 ангид багтаасан болохоор бас мэдээ зарим зүйлсийг нэлээд багасгаж эсвэл бүр хүмүүсээ хасаж 8 ангид бүх үйл явдлаа эвтэйхэнд харуулж өгсөн. Зоко Айро хоёрын харилцаа яагаад тэнд дотн дулаан байдаг юм бэ гэх мэтийг бүр улам сайн ойлгохоор. За тэгээ бичлэг дээрээ лайк болон комент үлдээдэг бүх хүмүүстээ баярлалаа. Ингээд хэдүүлээ бичлэгээ эхлэе. Хамрын үзүр дээрээс аватарыг алдсан Зоко дэлбэрчлээ оруулна. Гэвч аватар нуугдж болох газар тэмчих байхгүй учраас хайж болоход асуудалгүй л баг. Манай хэд Киоши арал руу явахаар болдог ба тэндэн сүүлийн газрын аватар төрсөн байхгүй юу? Тийшээ очивол ямар нэг зүйл олж мэдэж магадгүй л гин. Харин Катарыг тосгоноо орхиж явахт нь эмэн түнд усны чадвараас сайжруулахт нь хэрэгтэй гэд үеэс үе дамжиж ирсэн судраагч явуулсан байдаг. Тэд мөн шин найздаж болох ба түүнийгээ Момо гэд нэрлэлчнэ. Тэрнтэй Соко нэг л бифтэй. Зоко аватарыг өөрөө олчих үеийг санаан зовоостой. Тэр л зөвхөн түүнийг барьж байж гэрлүүгээ буцах боломжтой учраас манай эд ч Киоши арал дээр ирдэг. Шууд л аватар Киошигийн буухан дээр ирэх ба урилгагүй зочдыг тентгийн дайчид шууд л барьж авна. Гэхдээ мэдээж аватар гэдгийг нь мэдсэний дараа өөрөлдөө. Энэ нь гадаах ертөнцөөс өөртөө тусгаарласан жижигхэн газрын тусгай. Дайнд оролцдог болохоор нь галынхан чирс дээрлэгдэг. Манай эдийг арлаас явахыг хүсэж байна л гэдэг. Харин Сүки гэх энэ дайчин охин тэдэнд хэдхэн цагч болов энэ байх боломж өгөөлдөө өгч гуйсаар байгаад зөвшөөрүүлэх нь тэр. Ер нь манай Соко шиг тосгоноо хамгаалдаг гол хамгаалагч нь баггүй юу? Энэ хоёр маань бие биенээ жаахан дийслсэн шигээ. Гэхдээ Соко 5-0 дүүлжлээ. Катарач өнөөх судраараа бэлтгэлээ хийсээр. Уг нь ангч гэсэн сурах ёстой л доо. Яг одоохондоо тоглож л байна. Аватар бол хүмүүсийн итгэл найдвар юм. 100 жилийн дайныг үзэж байгаа дэлхий штэ угаасаа. Соко болон Сүки нарын хамтаа гарч байгаа эсгүүд үнэхээр хайр хүрэн. Соко ёстой юугаарч Сүкийг бардаггүй. Энэ хоёр маань цаанаасаа л бие биедээ татагдаж байгаа нь хэлт. Зокогийн тэмдэглэлээс олж мэдсэн зүйл гэвэл аватар өмнөх аватаруудтайгаа холбогдож чадах бөгөөд манай хүн шууд л үүнийг нь турш үзнэ. Аватар Киоши бол нэлээд хатуу хүүтэн хүн байсан байдаг. Хойд зүгт очиж туслахгүй бол тэнд муу зүйл болох болно гэх нь тэр. Энэ үед манай хоёр хамдарсан бэлтгэлээ хийсээр л. Эхэндээ бие биедээ дургу байсан ч хамт байгаа нь айгүй хөөрхөн. Ингээ байж их зур арал дээр галын тосгоныхоо ирсэн байгаа нь. Командлагч Жао энд гадны хүн ирсэн байна. Нууж байгаа хүнээ гаргаад иргээл юу юугүй дайраад эхлэх нь тэр. Энд нь газрын шидтэн байхгүй учраас галынхантай үзэхэд бол хэцүү л дээ. Зоко ч ирсэн. Аватар руу явах замыг нь Катара багхан ч гэсэн торгоно. Угаасаа усны чадвараа дөнгөжл сурж байгаа юм чинь удаан хэсэггүй. Ингээ Катарыг алуулах гэж байхад гинт л аватар Киоши гарч ирээ түүнийг авардаг. Зүгээр л шок. Ус агаар газар гал гээд 4 элемент дөрүүлийг нь төгс эзэмссэн. Тэр зүгээр бүгдийг нь саваал явчихна. Галынхан ч тэр дороо зогтлгүй яах вэ? Энэ бүхний дараа аватар Киошигийн сүнсэл Ангийн биед хальтхан орж аватар ямархуу хүчтэй болж чадахыг харуулсан л байж л дээ. Тосгонд хохирол учирсан ч тэд ахин ив найрамд л ирж магадгүй гэсэн итгэл найдвартай болсон учраас бүгд Ангид хүндлэл үзүүлдэг. Ингээ салмааргүй байсан Соко болон Сүки нар салхаас өр аргагүй. Айгу хөөрхөн. Аватар Киошигийн хэлснээр тэд одоо хойд зүгт байрлах хамгийн том усны тосгоныг аврахаар явж байгаа. Аватарыг ахаад алдсан Зоко командлагч яваад
Энэ талаар хэндэж битгий хэлээрэ гэсэн ч түүнээс нууцаар айл үжээ галын эзэн Озай руу аватар амьд шүү гэд захиа биччихсэн байдаг. Манайд хойд зүйг зорих замдаа газрын улсын Омаши хотоор дайрнаа. Хоолунд идэх хэрэгтэй штэ. 100 жилийн өмнө хамгийн илгэмсэг нөхөрсөг байсан хот байрны улмаас маш хатуу хүйтэн хот болсон. Дөрөө хөвөлгөж нууцаар орхослоор аргагүй болдог. Дөнгөж ороод байж итэл тэнд хүчтэй дэлбэрэлт болох нь тэр. Ангч хүчийн ашиглан байдлыг намжаах ба аюулд байсан Тёгийн хүүг авардаг. Хүү явж чаддаггүй ч түүний аав нь чадварлаг инженер. Саяын болсон дэлбэрэлт галын хийж байгаа үйлдэл гин. Хотыг иргэшээлтэд оруулж чадахгүй байгаа болохоор дотроос нь тагнуулуудаар дамжуулан хийж байгаа л ажил. Хойд зүг рүү яаралтай явах байснаа түр хойшлуулаа энд болоод байгаа асуудалд эхлээд туслахаар болдог. Угаасаа тэр чинь аватар штэ. Гэсэн чин Катара нөгөө хүүгийн аавыг галын улсын хүнтэй нууцар уулзж байхыг харчнаа. Яг энэ үед жидэх залуу гарч ирэх ба энэ залуунаас манай хэдэг Омашууд нууцар орохтон тусалсан залуу байхгүй юу. Ингээд тэр хоёр галын тагнуулын араас дагдаг. Дагаж очивол тэр галынхныг шууд дуусгах нь тэр. Энэ бүлэг залуус нь өөрсдийн камп идэрчтэй галынх нь хайртай хүмүүс гэр бүлийн алдсан хорслоороо хамтраа тэдний эсрэг тэмцдэг юм байлаа л дээ. Ирэх чөлөөний дайчд. Катара бүр дурлцноо чаваас. Тео болон Агнер дэлбэрэлтийг хаанаас хийгээд байгааг судлахаар явж байх ба энэ бөмбөгдлүүд нь галынхан биш байжээ гэдгийг ойлгодог. Галынханд угаасаа энэ тэсэрдэг материал хэрэггүй байхгүй юу? Тэгэхээр өөр хүмүүсээ гэсэн үг. Яг энэ үеэр Катара орж ирээд инженер галынхантай хамтардаг энэ бүх зүйлийн ард тэр байж идэргээл хоёр талаас маргалдаад нилээн болно. Тэгээд түүний урагш гэдгийг батлнаа гэж уурлаа явсан чинь яг үнэндээ хотыг бөмбөгдөд байсан гарууд чинь энийг олж таардаг. Ирэх чөлөөний төлөө золиос хэрэгтэй эдэргээд бүтгүү гарууд байсан байлээ. Нөгөө инженер чинь урагч. Тийм болохоор шинэ технологи Омашугийн хаан танилцуулгаар очиход нь дэлбэлж алнаа л гэдэг. Хэдий урагш байлаач гин зэмгөө хүмүүс үххийг зөвшөөрөхгүй штэ. Шууд нөгөө хэд дээрээ буцаж ирээд үүнийг зогсоох төлөвлөгөөгөө гаргацгаана. Гэсэн чинь Зоко болон авгах Айро нарч энэ хотод нууцаар ороод ирсэн байх нь тэр. Соко Катара хоёрыг явуулаад Анг түүнийг тогтоож үлдэхээс үр аргагүй болдог. Манайхыг тулс метротой цаанчаа. Тэд ирэх үед айл үжид тесрэг шингэн рүү галтаа сумаар харвах гээд бэлдэж байдаг ба Катара сумыг яг л амж зогсоодог. Энэ үеэр Зоко Ангнерийн тулаан хэсэг үргэлжлэнэ. Ингээ эцэст нь Зоко уурандаа ялагдаж галаар тавтлах үед хотын хамгаалагч нар энд гадны хүмүүс байна гэж тэд рүү дайрч байна. Харин авгах Айро өөрийгөө золиосож үлдээл Зоког цогтаалгадаг. Ангч мөн баригдах нь тэр. Анг Омашугийн хаантай уулзах ба тэр хаан нь өөрийнх нь багын найз Бөөми гэдгийг мэдэж авнаа. 100 жилийн дайныг үтсэн хөгшин гэсэн үг шүү дээ одоо. Ангийн ямар нэг байдлаар шалгаж тестлээ л өдөг. Тёгийн аав галынхан жижиг сажиг мэдээлэл өгдөг нь үнэ. Ингэхгүй бол хүүг нь алнаа гэж сүрдүүлдэг байсан юм билээ. Гэхдээ яг урагч гэхэд бол хангалттай биш. Бүр маш бага мэдээлэл өгдөг байсан гэх юм уу да. Анг шоронд авсныг мэдсэн Катара болон Соко нар газар доорх түнэлээр палас руу явдаг ба үүнээс өөр очих арга байсангүй. Галын үндэстэй энэ олон жилийн дайны эхлүүлсэн болохоор мэдээж тэдэнд хувийн өстэй хүмүүс их байлгүй яхав. Авга ахыг шорон руу аваад явах замдаа нэлээд зодож дарамтлнаа. Энэ үед Бөөми өргөлж Ангд хоёр сонголт өг шалгасаар л. Уг нь Бөөми ийм яхир өвгөн болох ёсгүй байсан л да. Гэхдээ 100 жилийн турш дайцсан түнд өдөр бүрэл хэцүү сонголтуудыг шаардлага тулгарч ирсэн юм. Ангд өгөх эцсийн тест нь өөртөө нөхлөө тулдах гин. Заавал тэр хоёрын аль нэг нь өгөх ёстой. Энэ үед Зоко ахыхаараас явсаар байгаад оглоод ирсэн байх нь тэр. Газрын зэргүүд өөрт нь маш муухай хандсан ч Айро тэдэнд юм бодохгүй. Энэ дайнаас болж хүүгээ алдсан тэр бусад хүмүүс ч тэр дайнаас болж юу туулж байгааг ойлгодог. Дайны үед байна гэдэг нь өдөр болгон гарахыг хүсээгүй шийдвэрүүдээ гаргах шаардлагатай болно гэсэн үг. Энэ хотыг эхэлж аврах уу? Эсвэл тэр хотыг эхэлж аврах уу? Сүүлчийн хоолны нөөцөөрөө хөгшид хүүхдүүдийг хооллох уу? Эсвэл цэргүүдээ хооллох уу? Гэх мэт маш хүн шийдвэрүүдийг өдөр, сар, жил бүр гаргаж ирсэн Бөөми үүгээрээ аватарт хичээл зааж байгаа л юм. Гэвч эцсийн хүртэл бууж өгөөгүй Ангд найзууд нь гарч иж тусалснаар тэр хэцүү шийдвэрийг ганцаараа гаргахаас аврагддаг. Энэ дэлхийг аврахад найзууд маань байхад болондоо болно тэгээд. Call on an old friend. I wasn't here for the world. More for you. Зокош тэр аав ах нь эсэн мэнд байхад Ангийг барих өдөр ахаад ирнэ. Let's get you home.
За тэгээ бичлэгийн төгсгөлд та нарын ихэнх нь энэ бичлэгийг хүлээхгүйгээр аль үжиг киногоо дуустал үзсэн байсан баг. Гой мэдээ гэвэл Avatar Season 2 болон Season 3 нь хийгнээ зарлагдсан байгаа. Угаасаа үзэл сайтай байгаа юм чинь ойлгомжтой л доо. Жохон хурдлахгүй бол гол дүрийн жүжигчт нь юу том болоод хоолой дэрэн бүдүүрэл эхлэх вэ. За бас гайгүй ах уу гэхдээ. 2 дугаар үйлрэл 24 оны сүүлээр юм уу 25 оны ихэрэл цацагдах бах. Та бүхэн маань subscribe дарж амжаагүй бол subscribe дараад хонхоо хасаагаад дараагийн бичлэгийг хүлээж аваарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та.